Хөрш орнуудын хоорондох газар нутгийн маргаан гэдэг хизээд эмзэг сэдв байдаг. За Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Японистай маргаантай байдаг хүрээлийн арлуудад айлчилсан нь хоёр орны хооронд дипломат харилцааг хурцдаглаа. За Оросууд Итуруп харин Япончууд Иторофу хэмээн нэрлэдэг арал руу хийсэн энэхүү айлчлал нь Токиогийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. За энэхүү маргаантай дөрвөн арлыг дэлхийн 2 дугаар данд Япон улс бууж өгсний дараахан зөвлөлт холбоот улс өөрийн хяналтад авсан ба Токио өнөг хүртэл эдгээр арлыг буцаа нэгтгэхээ шаардсаар ирсэн юм а. Орос улбаны улсын төрийн мэдээллийн тас агентлагийн мэдээснээр энэ нь ерөнхийлөгч Путиний тухайн аралд хийсэн анхны айлчлал. Тэрээр орон нутгийн сургууль, эмнэлэг болон загас боловсруулах үйлдвэрт цочилсан байна. Өмнө нь 2010 онд Орос улбаны улсын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев тухайн маргаантай арлуудад очиж байсан нь Оросын удирдлагчдын хувьд анхны тохиолдол болж байсан юм а. Японы ерөнхий сайд Сана Такачи Путиний энэхүү авилдлыг Японы ард түмний сэтгэл санаанд сэв суулгасан, хэрхэвч хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл хэмээн шүүмжилсэн. Үүнтэй холбогдуулан Японы гадаад хэргийн яам Орос улбаны улсаас тухайн улсад суугаа элчин сайд Николай Ноздоревыг дуудаж албан ёсны эсэргүүцэл илэрхийлсэн байна. Харин элчин сайд Ноздорев Хятадын элчин сайдтай хамтран дэлхийн 2 дугаар дайны үр дүнг өөрчлөх альва оролдлогыг эсэргүүцсэн гэсэн агуулгатай хамдарсан мэдэгдэл гаргасан нь Японы шаардлагыг мяцаасан хэрэг болжээ. Мөн Орос улбаны улсын гадаад хэргийн яам Москва дахь Японы элчин сайд Акира Мотог дуудан уулзаж ерөнхий сайд Такачигийн Оросын эсрэг чиглэсэн мэдэгдэлд эсэргүүцэл илэрхийлжээ. Орос улбаны улсын гадаад хэргийн дэд сайд Михаил Гулузин уулзалт үеэр өмнөд Кореалийн арлууд нь ямар ч маргаангүй Оросын газар нутаг гэдгийг сануулжээ. Мөн Японы зүгээс энэхүү бодит байдлыг эргэлзээнд оруулах гэсэн альва орлого хийсэн нь хууль бус байж боломгүй үйлдэл гэдгийг Орос улбаны улс мэдгдсэн байна. Энэхүү газар нутгийн маргаан 80 гаруй жил шийдэгдэг улмаас Орос Япон улсууд албан ёсны энхийг гэрээ байгуулж чадахгүй өнөөг хүрсэн. Энэ хэрээр хоёр орны эдийн засгийн харилцаа хязгаарлалтмал байсаар ирсэн. Ялангуяа 2022 онд Орос улбаны улс Украин руу бүрэн хэмжээний халдлага үйлдэж, Японоос өргөндийн орнуудын хамт Оросын эсрэг 20 арга хэмжээнд нэгдснээс хойш хоёр талын харилцаа эрс мууцсан юм. Путиний энэхүү айлчлал нь дэлхийн 2 дугаар дайнд дууссаны 81 жилийн өмнөхөн болж байгаагаараа илүү их анхаарал татаж байна.